50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдүү 550 994 төлөөд 3 төрлийн 4D Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За сайн бацгаана үзэгчтэй. Сэнийг телевизийн эфирээр 1-р 3-р 5-р өдөр болгоны одоо 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрдэг. Үндэсний лотерей хүрэхэд бэлэн болсон байна. Маанах нөө шууд явдаг. Тэг хоорондоо холбоогоор уцаар идэхгүй. Аль хэзээ орцсон байсан байна шүү дээ. За ингээд хамгийн түрүүнд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг уламжлал ёсоор тодруулдаг. Ингээд 5 дахь өдрийн тоглолтод бүгдээрээ тавтаа морилцгоо. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур. За 4 бөмбөг 40 бөмбөгнөөс 4 бөмбөг гарч ирнэ. Хамгийн ихний бөмбөг 9 дугаартай бөмбөг байна. 9 1 9 1 Дада 9 1 дада 3 4 бөмбөг 3 дугаартай. За үзэгчтэй анхааралтай харж байгаараа 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөгөн дээрх тоонууд яг ийм дараалттай байна. За энэхүү дараалтыг та зөв тааж бүгэлсэн бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах юм байна. За бооцооны хамгийн бага дүн бол 500 төгрөг байна. За ингээд өнөөдрийн 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоог бид нар хамтдаа харж байна. 9 1 7 3 9 1 7 3. За 4D-ийн одоо бол 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. 2 дугаар зэргийн хонжуур дээр бол таны бүгэлсэн тоо чинь тааруул та бооцоогоо 1000 дахин өсгөж авах юм байна. Бооцооны хамгийн бага үнийн дүн бол 500 төгрөг байна гэдгийг бити ерөөсө мартаарай. Ялангуяа 4D дээр. За. Машиныг ажилуулж эхэллээ. Тэгээс 9 хүртэлх тоо төсвөрөөс 4 ширхэг бөмбөг нийтдээ 40 бөмбөг бий. Эхний бөмбөг 3. Эхний бөмбөг 3. Эхний бөмбөг 3. Хоёр дахь бөмбөг 1. Хоёр дахь бөмбөг 1. Гурав дахь бөмбөг. Гурав дахь бөмбөг 3 юм шиг байх юм. Тийм байна. 3 байна. 3 1 3. Дөрөвт бөмбөг 2. За. Өнөөдрийн тоглолтын 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээр их тоо яг ийм дараалттай байна. Тэгээ яг энэ дарааллыг та зөв таасан бол таны бооцоо 1000 дахин өсөх юм байна. 3 1 3 2. 3 1 3 2. За 4D тоглож байгаа хүмүүс бол нэг өдөрт тоглоход 3 боломж байдаг. Тэгэхээр эхний 2 боломж бол яваад өнгөрсөн байна. За зарим нэгэн хүмүүс тоглогчдод таарсан байх магадлал бас өндөртэй. Гэхдээ хэрвээ таараг бол өнөөдрийн таны тоглолтын хамгийн сүүлийн боломж шүү. Тэгэхээр энэ бол 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машин ажиллах гэж байгаа нь. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж ярьдаг да. Хамгийн өндөр бооцоогоо өсгөж авах боломжтой. Энд хэрвээ гарч ирэх 4 бөмбөлгийг дөрүүлэнгийн зөв тааж чадах юм бол мөн дарааллын дагуу зөв таах ёстой шүү. Тэгэх юм бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авна. За ингээд тоглолтондоо бүгдээр анхаарлаа хандуулъя. Машиныг ажилууллаа. Мөн адилхан 40 бөмбөг бий. 40 бөмбөгнөөс 4 нь гарч ирнэ. За. Хамгийн ихний бөмбөг
хамгийн ихний бөмбөлөг 9 дугаартай бөмбөлөг байна. 9. Хамгийн ихний бөмбөлөг 9. Хоёр дахь бөмбөлөг. Хоёр дахь бөмбөлөг 6. Хоёр дахь бөмбөлөг 6. Хоёр дахь бөмбөлөг 6. Гурав дахь бөмбөлөг. Гурав дахь бөмбөлөг 3. 9 6 3. За одоо 2 96 32. За ингээд өнөөдрийн 4D-ийн хамгийн сүүлийн тохирол явагдаж өндөрлөлөө. Тэгэхээр 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн бөмбөлөгнүүд дээрх тоонууд бол 9 6 3 2. 9 6 3 2. За ингээд 4D тогсон бүх хүмүүст бүгдэнд баярлалаа. Амжилттай тогсон байх гэдэгт итгэлтэй байна. За харин одоо 6D-ийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд бүгдөө анхаарлаа хандуулаарай. Одоо 60 бөмбөлөг байгаа. За 6D 60 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 6 бөмбөлөгний дарааллыг нь яг зөв тааж бүглэх юм бол та бооцоонд ер нь бол хонжуурт 50 сая төгрөг авах юм байна. За 6D тоглохдоо бол 550 төгрөгөөр тоглож байгаа шүү. За ингээ хамгийн ихний бөмбөлөг 8, дараагийн бөмбөлөг 7. 8 7. Нэн 7. Гурав дахь бөмбөлөг 3. Гурав дахь бөмбөлөг 3. За дөрөв бөмбөлгийг хүлээж ийн. Дөрөв бөмбөлөг. Дөрөв дахь бөмбөлөг 3. Дөрөв бөмбөлөг 3. Нэн 7 3. За одоо 5 дахь бөмбөлөг. Ахиад 3. Ахиад 3. За 3 дараалал гараад ирлээ. За одоо өнөөдрийн 6 дахь бөмбөлөг хамгийн сүүлийн бөмбөлөг. 9. 9. За үзэгчдээ бүгдөө анхааралтай харж байгаарай. Ялангуяа 6D-ийн тоглолтод оролцож байгаа хүмүүс бас их сонирхолтой байна. Яагаад гэхээр 3 4 5 дахь бөмбөлөг гуруула яг ижилхэн 3 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За яг ингэж дарааллын дагуу таана гэдэг бол бас том хэцүү. За ингээд 6D-ийн машинаас гарч ирсэн 6 бөмбөлөг дарааллын дагуу яг ингэж харагдаж байна. 8 7 3 3 тэгээ дахиад 3, тэгээд 9. 8 7 3 9. За ингээ өнөөдрийн 6D-ийн хүрээд өндөрлж байгаа. Харин бүгдээр хамтдаа нэвтрүүлгийн төгсгөлд 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүсийн анхаарлыг дэлгэцэн хандуулъя. Амжилт хүсье. За 42 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлгийг 7 бөмбөлөг гарч ирнэ. Эхний 6 бөмбөлгийг алдалгүй зөв дараалал харгалзахгүйгээр таах юм бол та 120 сая төгрөг хонжуурт очих юм шүү. За ингээ хамгийн ихний бөмбөлөг 29 дугаартай бөмбөлөг байна. 29. Дараагийн бөмбөлөг 1. Дараагийн бөмбөлөг 1. 29 1. Гурав дахь бөмбөлөг 37. Гурав дахь бөмбөлөг 37. 29 1 37. Дөрөв дахь бөмбөлөг 5. Дөрөв дахь бөмбөлөг 5. 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг
5 дахь бөмбөлөг 25. 25. За одоогийн байдлаар 7 бөмбөлөг гарч ирэхээс 5 нь гарч ирсэн байна. 29, 1, 37, 5, 25 дугаартай бөмбөлгүүд гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөг 19. 6 дахь бөмбөлөг 19. За өнөөдрийн хамгийн сүүлийн бөмбөлөг 7 дахь бөмбөлөг бонус бөмбөлөг ямар дугаартай байгааг бүгдээрээ харъя. 18. 18. За 120 сая төгрөгийн төлөө тоглосон хүмүүс бүгдөө 7 бөмбөлгөө анхааралтай харсан баг. Ялангуяа эхний 6 бөмбөлгийг бол бүгдөө их сайн харж амжсан байх гэж найдаж байна. За одоо яг танай гэрийн телевизийн дэлгэцээр харагдаж байгаа 29, 1, 37, 5, 25, 19 гэсэн энэ эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр та яг зөв тааж бүгэлсэн бол 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. За ингээ өнөөдрийн бонус бөмбөлөг 18 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За өнөөдрийн 5 дахь өдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш нөгөөдөр сайхан амраарай. 1 дахь өдрийн тоглолтоор уулзтлаа. Баяртай. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдүү 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Бади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.